Луг 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг уншъя. 7 дугаар ишлэл. Алхаслын хургийг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс хэнийг илгээсэн бэ? Алхасл баярт бэлтгүүлэхээр Петр Иохан нарыг илгээсэн. Петр Иохан хоёр юу тэмдэглэсэн бэ? Тэд алхасл баяр тэмдэглэсэн. Петр ч тэмдэглэсэн, Иохан ч тэмдэглэсэн, Есүс ч алхасл баярыг тэмдэглэсэн. Израильчуудыг Египтээс гарах үед Бурхан өөрөө алхасл баярыг тогтоосон байдаг. Бурхан тиймээс жил бүр товсон цагт нь энэ зарлигийг сах гээд алхаслыг сахихгүй хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана гэж хүртэл хууль тодорхой заасан. Өнөө үед амийн жимсийг хүлээн авах эрхэм үннээс хачирхалтай гэмээр бүх сүм нүр буруулж байна. Библиэд ийм дэлгэрэнгүй бичсэн байхад шүү дээ. Энэ Библи тэдний Библиэс өөр биш. Яг адилхан ч гэлээ тэд сахихгүй байгаа. Энэ үнэхээр хачирхалтай биш үү? 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг дахиад уншъя. Алхаслын хургийг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс Петр Иохан нарыг илгээн явж бидний зооглох алхасл баярын зоогийг бэлтгэв. Тэд түүнд биднэр хаана бэлтүүлэхийг та хүсэж байна вэ гэхэд тэр тэдэнд харагтун та нарыг хот руу ороход ваартай ус авч яваа хүн таарлана. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд багш маань шав нартайгаа алхасл баярын зоог барих. Зочны өрөө хаана байна вэ гэж хэлүүлж байна гээрээ. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлтгэжээ. Тэд явж түүний айлцнаар бүгдийг олж алхасл баярын зоогийг бэлтгэв. Энд ч мөн алхасл баярт бэлтгэх нь Христийн үгийг дуулууртай дагаж байгаа хэрэг биш үү? Есүсийн айлцнаар гэжээ. Тэд яг түүний хэлснээр хийсэн. Петр Иохан хоёр үүнийг өөрсдийнхөө санаачилгаар хийгээгүй. 14-р ишлэл. Цаг болоход тэр тухлан суулаа. Илч нар түүнтэй хамт байв. Есүс тэдэнд би зовхосоо өмнө энэхүү алхасл баярын зоогийг та нарын хамт барьсан гэж яасан гэж байна. Энэ нь хуршүүдийн хүссэн зүйлч биш. Ерөнхийлөгчийн хүссэн зүйлч биш. Харин Тэнгэр газар бүх юмсыг бүтээж сансар окторгыг захирдаг ариун Бурханы хүссэн зүйл. Хүн төрлөختнийг аврахын тулд энэ дэлхийд махан биеэр ирж би энэ алхасл баяр сахийг ихэд хүссэн билээ гэж хэлсэн. 19-р ишлэлээс үргэлжлүүлэн уншъя. Тэр талх авч талархал өргөөд Хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Энэ бүхэн бидний л төлөө байсан. Сайн муугийн жимс идээд үхэх заяатай болсон хүн төрлөختний төлөө нүгэл үйлдэж Тэнгэрээс бууж ирсэн Тэнгэр элч нарын төлөө өгөх миний бие. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлтав. 20 дугаар ишлэл. Тийм эдэцгээсний дараа тэр мөн аяг авч усан үзмийн дарс хийсэн аяг бидтэй. Энэ аяг нь та нарын төлөө урсах, миний цусаар тогтоогдох энэ ямар гэрээ вэ? Шин гэрээ юм. Бүр ингэж тогтоосон байна. Бидэнд амийн жимс идүүлэхийн тулд Бурхан өөрөө махан бие өмссөн. Нүгэлтнүүдийг амийн мод руу хамаагүй ойртохоос сэргийлэхийн тулд херобуудыг галт илттэй байрлуулсан Бурхан учраас эцсийн эцэст энэ замыг Бурханаас өөр хэн ч нээж чадахгүй.